Сайн байцгаана уу алмас шонхруудтай энэ өдрийн мэндийг хүргэе. Amis Time подкастын зэрэгэлдээ ертөнцийн сонсогчийн пост хүрхэд бэлэн болоод байна. Ингээд ихний постыг та бүхэнд уншиж хүргэе. Би нэрээ 6 сард нарны гүрний баруун талын нэг байранд найзында хань болж хонсон байхгүй юу? Нүүж ороод 5-6 хонж байсан баг. Тэгээд газар ор засаж хөвтөөд манай найз буудан дээр унтаад тэгсэн зүрмгэлэх унтах хоёрын хооронд болоод байж байсан чинь хоёр хөл татганах шиг болоод зүудлээс ирчлээ дээ. Тэгээд ахаад яг энэ байдал хоёр тавтагдлаа. Зочид сэрээд байгаа ч юм шиг татганаад болдоггүй. Буудан дээр байгаа нүгөх рүүгээ харсан чинь хүүрчин хөрвөөгөл эргэлдээд байна шүү. Нойр нь хүрэхгүй байгаа айтай сайн ажиглаад харуул яалтчгүй л унтаад байна. Яг л нэг хүн тэр доор нь эргүүлээд байгаа юм шиг л нэг тийш нь хөрүүлээд байдагнаас. За энэ эвгүй байр байна да ухааны бодож хөвтөж байгаад унтсан чинь нөгөө мөчин бүр хоёр хөлийн минь өргөж тавиад пит идэл хоёр унаглаа. За мань айх гайх зэрэгцээд нөгөө өнхрөөд байгаа нөхрийг сэргээд "Өө эсрээчээ, танах ч сүнстэй сүгийтэй юм биш үү? Унтуулахгүй хүлнээс ихсрээд болохгүй байна" гэсэн чи өөдөөс харин "Тийм байгаа ийз" гэсэн. "Юу хуцаад байгаа юм бэ? Мэдчихсэн юм уу?" гэсэн. 2 хоногийн өмнө дүү ирж хоноод өглөө явахдаа дахиж ирж хонохгүй танаад хөл татганаад унтаж чадсангүй гээд өөр нэг юм ярилгүй явсан байгаа юм. Тэгээд надаар туршилт хийж дуудаад баталгаажуулсан тэр. Би зүгээр сүнс мэдрэх юм аа шин. Зүгээр золиосно. Өөрөө болохоор унтаад байгаа ирний бүх биенд буларсан босч ирээд байсан гэх. Манай найз 6 хоногтой асар их ямарч өөрийн мэдлэхгүй амиа хорлого 2 ч удаа хийгээд гинэт ухаа ороод намайг дуудсан тэр байлаа. Тэр тэгэхээр нилийн догширч бийцсэн баачка байх шиг байна. Хүний бид бодтоор хурж өнхрүүлж хөлнөөсөн сэгсрээд байна гэхээр ийвгүй. Маргааш нь хам хумгүй найзыгаа нүүлгсэн. Утасны камерт лав бичигддэггүй юм билээ. 2 дахь татганаан дээрээ камер асааж хэсэг суусан ч юу ч харагдаагүй гэсэн байна. За энэ дор комментуудаас нь уншвал энэ сүнснүүд бүр яваанда хүн алж мэдхэр болох нэ. Бийжиж хөгжөөд даан жухаан эргүүл бус нөхдүүд ах юм да гэсэн байна. Дахиад нэг коммент нь "Яа, ирээний нэг буудал бас шүн нойргүй хонсон да. Харагдах үзэгдэх юу ч яахгүй хэрнээл 5 минут унтаад сэрээд 5 минут унтаад сэрээд ёо цаг харангуй 5 минут л унтсан байдаг. Хамт явсан 2 хүн бүр хурхраад унтаад байсан. Нөхрийн хамгаалалттай зүйлтийг дэрэн дорой хийгээд унтахад өглөө ширээн дээр байсан. Бараг 5 гэж унтсан штеп. Нөхөр хамгаалтыг чи дэрэн дорой хийж унтаа бистэ. Гайгүй бахаар нь ширээн дээр тавьчихсан юм уу ч гэх шиг гэсэн байна. Гинэс ихсээсэн багийн камерч орж ирсэн бол юун судалгаа явуулах. Өөрөө газар дээрээ яваад нөгөө хөлийг нүргөөд ир имийг чи шалгаад байж байдаг багийнтай нүр тулж уулзах байсан байна штэ гэсэн байна. Асал эвгүй газар байна да. За ингээд 2 дахь постыг та бүхэндээ уншиж хүргэе. 2019 оны 100 хүний нутагт ажиллаж байхад тохиолдсон эвгүй зүйлээ хуваалцъя гэж бодлоо. Би тэр 100 Турк улс, Грек улс хоёрын хил дээр байрлах бодром гэх арал дээр баарнд зөөгч хийхээр нэг найстайгаа явсан юм. Байр нь цаанаасаа болохоор мөнгө өрөхгүй их хамар. Анх очиход ажилчдын байр гээд ажлаас холгүй хин далайн эргийн ойролцоо 3 өрөөтэй нэг байшинд бусад төрөн ажилтан байрны эзэн ахуйтэй толуулаа байдаг байлаа. Эхний нэг сарч давгүй л өнгөрлөө. Яг шөнөөр ажилдаг байсан болохоор манай байр 2 жижиг нэг том галтайгоо коридорн тустай. Нэмэх 29-оос 35 градусын хооронд хэлбэлцдэг тийм халуун газар болохоор өрөөнүүд их бөхчим. Зөвхөн галтайгоотой холбогдсон коридор л кондишн байдаг. Тэндээ нэг ширхэг ортой. Олон хоног амралтгүй явж байгаад нэг шөнө найз бид хоёр амархаар болсон юм. Байранд бид хоёроос хөөрхөн байгаагүй. Өрөө бөхчим болохоор би коридорын орон дээр найз ухаангүй унтдаг болохоор өрөөнд унтахаар болов. Шүн яг 2 цагийн үед би хөрөөж байгаас ирчихв. Түүнтэй зэрэгцээд галтайгоонд хүн яваад байгаа чимээ гарч эхлэхэд би байрны эзний ахыг нэрчгсэн юм байна. Юу хийж байгаа юм бол доо гэж бодтол гинэт чимээг олчихсан. Нэг л хөөж тайхаад эвгүй мэдрэмж төрөөтэй. Харанхуй галтайгоонд байж байсан бол яагаад тэндээсээ гарахгүй байгаа юм болоо гэж хэсэг бодов. Уцаа нүүрэндээ тулгачаад дээшээ хараад хөвтчихсэн байж байтал гал тогооноос хөлний чимээ пит пат гэсээр
коридорын үүдэнд хүрээд ирэв. Утасныхаа хажуугаар харахад богино мөрөөрөө татсан үстэй гимээр намхан бараанд үрстэй нүдний хонхорхон гүн хар тэнд нь 2 оч гялалзаастай нэг зүйл яг над руу хараа зогсжээ. Хамаг биений хүүтэх бол цутгаад юу харж байгаадаа итгэж өгдөггүй. Айх балмгдах зэрэгцэхэр хөдөлгөөн хийж юм дуурч чадахгүй хөшчөгдөг юм билээ. Удалгүй намайг чиглээд алах. Нүүрэн дээр барьсан утасны хажуугаар цайвар арцаасан үс ухаа цагаан цайсан төрх нүд хамар гэж харагдахгүй. Нүдний хонхорхон гүн хар зүйл над руу мишээсэн байдалтай тонгоогоод ирэв. Тэр үед айдас дээцэгтэй хурж сая л нэг байдаг чангараа ойрлоо. Найз өрөөнөөсөө гарч ирж байгаа бололтой дип тап гээл хаалаг онгойлохтой зэрэгцэн нөгөө зүйлж халах болов. Ямар сайндаа л намайг хүнд алуулж байна гэж бодсон байх вэ. Босын юмаа хилтэл юу балаараад байгаа ингэ тоосончгүй. Би хэлж байгаад найзынхаа хойгорнороо унтахаар болов. Ингээд найз ч унтаад өгсөн. Би ч хэсэг нөгөө зүйлээ бодож айж агаад нойрондоо дийлдээд унтах гэж яхад бүх зүйл дуусаагүй байж таарсан. Өнөөх зэвхий царайд хаалганы хажууд байдаг 2 давхар орны цаана намайг хараа зогсож байсан. Ямар ч хөдөлгөөн хийж чадахгүй, амнаас ч дуугаар авахгүй, хийд имэл харж хөвцээр гихөө орж нэг юм алах болсон доо. Тийм навшийн зүйлтэй шүнжин харц тулгараад өнгөрөн чинээ бодож чаваагүй. Тэрнээс хойш хит хит мэдрэгцэн ч ахиж харагдаагүй. Байрны эзэн ахуйтай цай ууж буухал цуудагч боллоо. Тэгсэн ихнэр нь 1 жил гарангийн өмнө далаад хосолдоод өөд болчихсон байсан юм лээ. Ах өөрөө 60 орчим насны хүн байдаг байсан. Тэрийг сонсоод жоохон айсан ч гэсэн үр өвдөжлээ. Ахижлаа юм харагдаагүй. Удалгүй аялал жуулчлалын сезон дуусаж би ч шууд Монголд ирсэн юм. Одоош тэр бүгдийг ирээд тулж ирсэн зэвхий төрх толгойд тод үлдсэн байдаг юм да. Гэсэн бэ. Ямар юм. За ингээд өнөөдрийнхөө сүүлийн постыг уншиж хүргэе. Одоогоос 2 жилийн өмнөх хаврын ихэнх сарын шинийн 3-ны шөнө 5 цагт утас дугарлаа. Охин маань онгочтой юм л да. Шөнө нэг их утас дуграад байдаггүй ч тэр шөнө найз залуутайгаа уулзчаад дөнгөж орж ирд хараад заавлаа. Гэтэл хөдөө явсан дүү маань залгаж байна. Би их сонирн болчихлоо. Яах вэ гэж байна. Охин ч өргөл өргөөд эртхэн хот руу гар гэлээ. Маргааш нь бөөн шууган болсон ус ирлээ. Би юм дуурдаггүй, шүдээ зуучгаад л нүд нь эргэлдээд аймар. Нөгөө хэд маань эмнэлэгт үзүүлээд шар хатанд хөвтүүлэх юм болоод л тэгсэн өөрийгөө боогоод болохоо боллоо гэхээр нь охин дуудлаа. Эрхээс өмнө зулан дээрээ дуудахгүй бол хэцний дуу сонсож чаддгүй учраас эхлээд дуудчихад л хүлээ суудал ирлээ. 4 залуу дийлдэхгүй өс нь босчихсон, шүдээ зуучсан зүгээр л аимшигын кино. Өгдийн өргөөрөө орж ирдэггүй. Арай гэж оруулж ирээд л өвөг юм сулах гэтэл дийлддэг. Охин маань жижигхэн харин өвөө маань их бүдүүн явахтаа жаахан таарав. Гэтэл яах ихийн зургуул чамд дээрлэхүүлэх байсан бол би ингээд онгод байгаад яах вэ гэдэл үстэй тарчихсан бурхан минь. Би чи түшээний болохоор хицийг нь барьчихсан хажууд нь сууж байтал амар муухай энийг хэтэл над руу төгсөн. Бурхан минь яхаа мэдэхгүй өвөөгөө хицийг урдаа бартал өвөө өнөөхийг ч номтгоод лавлаа. Үнээнийхээ сүлэрл юм хийгээд байсан. Тэгсэн гинэд өвөө маань зул руу хараад инээсэн чин зулан шажигнаад ёстой гүртэн кино шиг юм босон доо. Гэтэл айлаар цагаалж яваад өөрөөрөө тийрэн болчихсон хүнд хараалгачаад ирсэн байсан тэр байж. Үнэхээр сүнс чөтгөр альбин тэрэн гэж байдгийг дикгэд л мэдэрсэн дээ. Хизээ урдаа барьчаар хиз хахарч тийм байна. Гисэн байна. Ай. Актер юм их болох юм да тийм ээ. Сайн манайхан постуудаа бичээрэй. Тэгээд сонсогчдын төвийг уншиж хүргэсээр л байх болно. Энэ төргөд өнөөдрийнхөө дугаарыг өндөрлөе. Дараагийнхаа дугаараар иргэн байж тагаар уулзъя. Түр баяртай.